борлогдож чадаагүй мах үлдсэн байна гэж би одоо үзэж штэ. Зүгээр тийм янз бүрийн одоо дийл сул яриа гарсныг бол одоо тэр болгоныг бид бол мэдээл авч чадахгүй штэ. Тэрийг зохицуулж чадахгүй. Энэ яриа гарсныг та мэдчихсэн биш үү? Үнэн тэгээд ягаад хуулийн байгууллага шалгуулах хүсэлтэхгүй байсан юм бэ? Хуулийн байгууллага оны эхнээс байнга шалгаж байгаа. Энэ бүх хуулийн байгууллагууд яваад махны үйлдвэрүүдээр яваад зогсоогоо та бүхэн одоо энийг мэдж байгаа шүү дээ бүгдээрээ яваад одоо сүүлдээ бол хууль хяналтын байгууллага мах боловсруулах руу одоо орлоо гэдээ бас нэг хэсэг шуугаа үсттэй. Тийм учраас хууль хяналтын байгууллага мэрэгжлийн хяналт мал эмнэлгийн ерөнхий газрууд байн хянаж байгаа. Манай сайдд нэг эмэгтэй хандсан соёл саунд нэг сайдд 370 сая төгрөгийн авилга өгсөн. За одоо нэмээд 730 сая ихэд байна гэсэн ийм мэдээлэл өгсөн. Тэр хувь хүн ямар мэдээлэл өгсөн мэдэхгүй тэр тодорхой баримттай байгаа бол хууль хяналтын байгууллагад өг. Энэ чинь өөрөө хувь. Би гадаа одоо аль савнаар үйлчлүүлдэггүй. Тийм асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй шүү. Тэр шууд одоо махны экспортын талаар харьцсан компаниуд юу байдаг юм уу? Ягаад гэвэл манай дээр махны экспортын асуудлаар ажилладаг ажлын хэсэг байна. Ажлын хэсэгт бол одоо мэрэгжлийн холбоод ордог. Энэ ажлын хэсэг дээр бүх асуудал яригддаг. Шууд сайттай ярих асуудал байхгүй. Сайд нэгж компанид нэгж тонн махны квот зохиж өгдөг. Ийм журамтай болсон. За. За энэ одоо тийм мэдээлэл байгаа бол энийг тогтоох ёстой шүү. Та бүхэн бол шудраг үнийн төлөө явж байгаа сэтгүүлчид учраас ийм одоо тодорхой баримт гараад ирж байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллагад баталгаажуулж өгөөд шалгуулах ёстой. Тийм ээ? Энэ дээр бол одоо та нарын бас одоо тодорхой үүрэг байгаа байх. Хойд болсон компаниудын дийлэнх нь хятад компаниуд байгаа. Ямар учиртай вэ? Гэхдээ би түрүү хэлсэн шүү дээ. Гөө яалаа гэж шалгуур квот толгох шалгууранд одоо тентгийн хөрөнгө оруулалттай энтгийн хөрөнгө оруулалттай гэж бид нар зааж болохгүй шүү дээ. Яг гэвэл манайд одоо гадаадын хөрөнгө оруулалт чөлөөтэй дэмжигддэг хуультай. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. За ингээд хамгийн гол нь үйлдвэрлэх шаардлага хангацсан, экспортод гаргах шаардлага хангацсан махаа үйлдвэрлэгдсэн байгаа үйлдвэрлэгчдэл бид нар ялгаагүй өгнө. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрийн дийлэнх нь хятадын хөрөнгө оруулалттай байгаа. Өнөөдөр арилжааны банкны системээр одоо манай үндэсний том үйлдвэрүүд түүхийн эдээ бэлдээд авах эргэлтийн хөрөнгийн зээл авч чадахгүй байгаа шүү дээ. Чадахгүй байгаа. Экспортод гаргах нь хин хинтэй ашигтай шүү дээ. Махаа экспортлох компаниудын тоог нь нэмээд боломжийг нэмэгдүүлээд өгч болдгоо мөн. Цөөхөн итгэн компанид тэр зөвшөөрлийг өгчингүүдээ тэр зөвшөөрөл дээр чинь энэ компаниуд аралцаад байна шүү дээ. Гүү. За энэ дээр нэг зөв юм ойлгоорой. Махаа экспортыг нэмэгдүүлэх ёстой. Энэ дээр манай ям хатуу бодлоготой байгаа. Өдөр засгийн газрын хурлаар одоо бид нэр энэ асуудлыг оруулж хилцүүлсэн. За цөөхөн хэдэн компанид өгч байгаа гэдэг асуудал бол бас хязгаартай. Бид нодон жил 47 компанитай махаа экспортлох гэрээ байгуулж ажилласан биз дээ. 47 компанитай. Тийм ээ? Энэ бол манайд махаа экспортлох зөвшөөрөлтэй бараг бүх компаниуд байгаа. Цаана нь махаа экспортлох зөвшөөрлөө авч чадаагүй олон компани бий. 65 компани 19 онд бидэнд санал тавьсан. Бид хятад улсад одоо 65 компаниар мах гаргая гэдэг саналаа тавьсан. Хятадын тал маань бол одоо ирж үзээд 25 үйлдвэртэл бидний удаа өгнө. Бусдад нь өгч чадахгүй гэсэн. За ингээд газар дээр нэрээд магадлан хийж үзээд энэ үйлдвэрийн чинь бэлдсэн махыг авнаа. Шаардлага хангаж байна гэдэг дүгнэлтээ гаргаад явсан. Албан ёсны зөвшөөрөл нь ирнэ. Ингэхээр ахаад нөгөө мах үйлдвэрлэгчний тоо нэмэгдэнэ. За энэ 25 үйлдвэрийн зөвшөөрөл ирчингүүд бид нэр үргэлжлүүлээд нөгөө цаана үлдсэн байгаа 40 компанийнхаа саналыг ахаа тавина. Тийм учраас бид мах үйлдвэрлэгчдийнхаа тоогч нэмнэ. Мах үйлдвэрлэж байгаа экспортлж байгаа хэмжээгээс нэмнэ. Мах одоо экспортлж импортоор авч байгаа улс орныхоо зах зээлийг ч өргөтгөнө. Энэ чиглэлээр бид нэр урьдчилаад одоо зөвшөөрөл гаргахыг хүлээхгүйгээр мал эмнэлгийн одоо 20 цэрхийн гэрээ хэлцлүүдийг хийгээд явж штэ.